За ганцаарчсан сургуулийн төлөвлөгөөний хэрэгжлийн талаар ярилцгаая. Ингээд ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдэд ажиллаж исэн багш нараас нээлттэй асуулт асууя. За эхний асуулт болохоор та хэдэн онд ганцаарчсан сургуулийн төлөвлөгөө боловсруулалт ажиллаж эхэлсэн бэ? За би болохоор 2015 онд анх ажиллаж исэн. Тухайд одоо хүүхдийнхээ хөгжлийг дэмжиж хэрэглэхүүн материал хийж эцэгчүүдтэй хамтран ажилладаг байсан. За 2024 оноос эхлээд одоо надад ганцаарчсан сургуулийн төлөвлөгөө боловсруулах хүүхэд орж ирээд одоо 24 оноос эхлээд хэрэгжүүлэн ажиллаж эхэлж байна. За Сүнжээ өгч ярих уу? За багш нь 2022 оноос эхлээд ялгаатай хэрэгцээтэй хүүхдтэй хамгийн анх ажиллаж ирсэн. Тэгээ яг тухайн хүүхдтэй бол ажиллахад бол өөрийн багшийн арга туршлага бол нэлээдгүй дутмаг байсан. Тэгээ хүүхдүүдийн ганцаарчсан сургуулийн төлөвлөгөө хэрэгжүүлэхийн тулд багш нар гарсан хууль дүрм журам ном сонин сэтгэл зөндөө уншиж ямартаж исэн ганцаарчсан сургуулийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлж байсан. Би 2022 онд хүүхдтэй Сүнжээ багштайгаа хамтарч ялгаатай ГСТ-тэй хүүхдтэй ажиллаж ирсэн. Ажиллаж явах хугацаанд эрүүл ахуйн дадлаг жишээл хооллолт тал дээр илүү төлөвлөгөө гаргаж ажиллаж ирсэн. За төлөвлөгөөний хэрэгжилт үр дүн хэрхэн байсан бэ? Ямар үр дүнтэй байсан бэ? Ер нь ганцаарчсан сургуулийн төлөвлөгөө боловсруулж эхэлснээс хойш эцэгчүүдийн оролцоо их нэмэгдсэн. Хүүхдүүдийг ойлгодог болсон. Хүүхдүүдтэй хамтарч их ажилладаг болсон. Багштайгаа хэрэгэх холбоотой хамтарч их ажилладаг болсон. Эцгийн оролцоо их сайжирсан. Тэгэхээр миний хувьд гэх юм бол зөвхөн ялгаатай хэрэгцээтэй хүүхэд болгоно харилцаа ажиллагаа байдаг. Тэгээ нөгөө тухайн хүүхдтэй тохируулсан ганцаарчсан сургуулийн төлөвлөгөө хэрэгжүүлэхэд нөгөө ээж аавыг нөгөө оролцуулдаг гэсэн юм нь бол яг ганцаарчсан сургуулийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлээл бичээл төлөвлөгөөгөө биччихэл тэгэл ангидаа ажилладаг за би ингэж ажиллаж байна гэдэг ийм мэдээллийг бол ээж аавд өгдөг гэсэн. За сүүлийн үед бол одоо эцэгчүүдийг татан оролцуулахын тулд төлөвлөгөө аргыг ашиглаж байгаа. За энэ дээр хүүхдийн хөгжилд ч гэсэн маш их дэмжлэг үзүүлдэг. Ээж аавын оролцоо хандлага маш их нэмэгддэг. За эцэгхийн сургалтанд маш их хамрагддаг. Магадгүй ээж аавд нөгөө хүүхдийн хөгжлийн төлөө багшийн чиглүүлгийг дааж бас нөгөө тухайн одоо эмнэлэг тухайн одоо өөрийн тухайн хүүхдийн одоо ач холбогдолтой байгаа ашаа суулж гэх юм уу те энэ зүйлүүдэд хүртэл бас ээж аавд маань бас нэлээдгүй бас хамрагдаж бас хүүхдийн хөгжлийг дэмжиж ажиллаж байгаа нь харагдаж байгаа. За дараагийн асуулт маань ганцаарчсан сургуулийн төлөвлөгөөний хэрэгжилтэнд эцгийн оролцоо ямар байсан бэ? Өмнө нь бид нар ганцаарчсан сургуулийн төлөвлөгөөгөө хийхдээ багш өөрөө хийгээд тэгээ ээж аавдаас нэг өсөлт аваад өөрсдийн нэг ганцаарчсан сургуулийн төлөвлөгөөгөөр явна гэд байсан боловч ганцаарчсан сургуулийн төлөвлөгөө боловсруулахдаа ээж аавдаа яг оролцуулдаг байсан баг. За жишээлбэл одоо нөгөө өсөлтийг биччихдэг зэрэг тэр 4 аягийн хоёр дээр нь одоо ингэж ажил яаж гэдэг нэг өсөлтөө өчтдөг. Тэгээ тэрэн дээр нь багш өөрөө тулгуурлаад төлөвлөгөөг бичдэг байсан. За одоо ээж аавуудаа ганцаарчсан сургуулийн төлөвлөгөөнийг хэрэгжүүлснээр одоо миний хувьд бол манай хүүхдүүдээр манай ээж аавууд маш их хагас гарсан. Яагаад гэвэл нөгөө тухайн анги ганцаарчсан сургуулийн төлөвлөгөөнд ээж аавууд манай өөрөө оролцоод би ийм дэмжлэгийг үзүүлж чадна. Би ингэж хамтарч ажиллаж чадна. Одоо хүүхдийн одоо юу гэдэг олттой талан дээр нь тулгуурлаж би ингэж ажиллана ч гэдэг юм. Ингээд өөрийнхөө санааг дэвшүүлсний төлөвлөгөөн дээр бол ээж аав маань маш сайн ажилладаг юм билий. Өнгөрсөн жилийн жилд гэхэд харж байхад бол ер нь одоо жишээлбэл ингээд ангид заажгаар зүйлүүд тухайн хүүхдүүдэд олгогдож байгаа агуулгуудыг багш өөрөө тэрийг нэг боловсруулаад гэрээр ингээд гэр цүнх явуулдаг байлаа. Дээрээс нөгөө юу гэдэг бид хоёрын шивнээгээд чөлөөт ярилцлага хийдэг байлаа. Дээрээс нөгөө хүүхдийн хөгжлийн төлөө хамтдаа гээд нөгөө гарын хамгаалаа явуулдаг байлаа. За ингээд яваад ирэхтэйгэн зэрэг нөгөө ээж аавд магадгүй тэр нөгөө хүүхдийн хөгжлийн төлөө хамтдаа дээр магадгүй хийсэн тухайн хүүхдтэйгээ өөрийнхөө нөгөө ажилласан байдлыг юм уу хэрхэн яаж ажилласан тухайн хүүхд нь яаж одоо өгүүлбэрийг хийсэн гэдэг юм уу ийм тал дээр энэ айгуус оролцоотой болж ирдэг юм билээ. Тэгэхээр гэр цүнх гэдэг зүйлийн давуу тал бол маш их байдаг. Тэгэхээр 9-р сард
тухайн одоо үзэж байгаа зүйлүүдийн тухайн хүүхэд дээр одоо ямар хац гаргахын тулд яаж ямар арга гаргаж та хийх хүүхдэн зэрэг тэр нь бол тодорхой байдаг учраас ээж аавд маань ингээд урт хугацаагаар ингээд гэртээ байгаа хугацаанд за энэ тоглоом дасгал тоглоом ингээд тоглож үзээч гэдэг юм уу. Тэг ингээд тоглож үзээд байхлаараа хүүхэд дээр нь өнгөний талаар ч гэдэг юм уу дүрсч гэдэг юм уу тань мэдхийн чадварууд нь ингээд хөгжөөд багтаан зэрэг за ийм хэрэглэгдэхүүнийг ингэж хийгээд багш ингэж ажиллаад ингээд хүүхэд дээр маань хац гаргаж юм чинь гээд магадгүй ээж аавд өөрсдөө бас санаачлагаараа юм арга зүйн дасгал тоглоомыг хийдэг ийм сайхан давуу талуудад бол маш бахархаж ирсэн. За ингээд эцэгчүүдийн идэх оролцооны нэмэгдснээр хүүхдүүд маш их ахиц гардаг. Ахиц гарснаар эцэгчүүд түүндээ урамшиж хүүхдээ илүү ажиллаж эхэлдэг. Эцэгхийн харилцаа хандлага өөрчлөлтөж эцэгийнх хүүхэд багш гэсэн гурвалсан холбоо бол их сайжирч ирж байна. Тэгээ өмнө нөгөө хүүхдүүд маань ингээд нөгөө юу гэдэг тийм багахаар нөгөө одоо ханаа төрөх ч юм уу тийм үед ингээд явуулах байдаг байсан бол магадгүй одоо өнөөдрийн одоо сургалт үйл ажиллагаанаас одоо ингээд хоцрох юм бол манай хүүхдээ ийм зүйлээс хоцрох юм байна тий үеийн найз нөхдөс ингээд хоцрох нэ гэдэг юм ийм бодлоор хүүхдээ ерөн цэцэрлэг таслуулахгүй байдал энэ төр яасан. Тэгээд хоёрдугаар бол одоо нөгөө энэ янз бүрийн одоо сургалтуудад ингээд дууддаг тий нөгөө эцэгчүүдийг ирж суугаач гэдэг. Тэгээд тэр болгонд энэ төр ингээд хамтарч оролцдог. Зөвхөн гэр бүлийн нэг гишүүн биш гэр бүлэрээ ах эгчтэйгээ аав ээжтэйгээ ингээд гэр бүлэрээ ингээд оролцсон тухайн хүүхдийн хөгжид дэмжлэг үзүүлэхэд энэ маш их чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэгээд эндээс олж авсан мэдлэг чадвараа бас бусад одоо хүүхдийн эцэгчүүдэд энэ төрөөс нөлөөлсөн байдал энэ төр бол нэлээд ажиглагдчихсан. Эрэг хандлагыг ажиглагдсан биз дээ. За ярилцлага өгсөн багш нартай маш их баярлалаа. За баярлалаа.